Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн нь аюулгүй байдал, батлан хамгаалах судлал, цэргийн шинжилгээ ухааныг хөгжүүлж, шинжилгээ ухаан технологи, инновацийн үр дүнгээр үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгын хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг юм а. Тус хүрээлэн аюулгүй байдал, батлан хамгаалах судлалын төв, батлан хамгаалах дүн шинжилгээний төв, дайн цэргийн урлаг судлалын төв, цэргийн түүх судлалын төв, технологи дамжуулалт, реинженерийн төв болон 2022 онд шинээр энхийг дэмжих ажиллагааны олон улсын судлалын төвийг байгуулж 6 судалгааны төвтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Би 1982 оноос 85 онд хойшин Зүйлбат улсын хэмгаалтай хэмжээнд эрдмийн зэрэг хамгаалаад 85 онд Батлан хамгаалах сургууль, одоогийн Батлан хамгаалах сургууль хойшин цагаар бол цэргийн нэгдсэн дээн сургууль байх үеийн дэмжлэгээ сургууль хариуцсан тэргүүнд захирлаар томилогч ирсэн. Энэ үеэс хойш би сургууль судалгааны байгууллагад бараг 40 жил ажиллаж байна. Тэгээ эрдэм номын ажил бол ер нь зах хязгааргүй ажил л да. Зах хязгааргүй ажил. Хамгийн анхны дөрвтэй том бүтээлгийг ярих юм бол одоо Монгол цэргийн төвхөн давчаан гэж 2 бит номыг 1996 онд Батлан хамгаалгын сайд дэсэг генерал Жаданбаагийн дэмжлэгтэйгээр тэр хүний одоо идэвхтэй оролцоотойгоор ийм 2 бүтээлийг тойрогоход зохиолчдын хамтлагийг удирдах редакторлож энэ 2 бүтээлийг гаргаснаар томтой том бүтээл гарч эхэлсэн гэж бодож байна. Миний бие даасан одоо 20 бүтээл бий. Хамтын бүтээл буюу зохиолчдын хамтлагийг удирдах редакторж хийсэн бүтээл бол 30 гаруйтай бий. Ингээд одоохондоо нэг сэдвт бие даасан бол хамтын бүтээл бол 50 бүтээл байна. Эрдмийн зэрэг хамгаалсан бүтээлүүд бол эрдэмлэгээ ажиллаж байгаа хүний бас гол ажлын үр дүн байдаг. Би шинжилгээ ухааны 2 докторийн бүтээлийг тойроход зөвлөхөр ажиллаж удирдлаа. Батлан хамгаалах салбар 130 гаруйтай эрдэмтэн бэлдсэн. Түүнийх нь 30-аад эрдэмтний эрдмийн ажлыг удирдах PhD-гийн зэрэг хамгаалуулсан. Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэд өнгөрсөн 3 жилийн хугацаанд батлан хамгаалах яамны захиалах судалгааны 14 ажил, батлан хамгаалах зэвсэг түвшний жанжин штабын даалгавар судалгааны 18 ажил, гадаадын хамтарсан төсөл 1, үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн захиалгат ажил 6-г хийж гүйцэтгэжээ. Цэргийн шинжилгээ ухаан бол нийгмийн шинжилгээ ухаанд оролцдог шинжилгээ ухаан. Цэргийн шинжилгээ ухаан бол одоохондоо зэвсэг тэмцлийг явуулах тухай үндсэндээ гол судлах тоон нь. Өөрөөр хэлбэл цэргийн урлаг судлал үндсэн судлах тоон болдог. Тэгэхээр цэргийн урлаг судлал бол цэргийн стратеги, оператив урлаг, өөрөөр хэлбэл үндэсний цэргийн урлаг яг бол операцийн урлаг, тактик гэсэн үндсэн 3 бүрэлдэхүүн хэсэгтэй байдаг. За цэргийн стратеги бол их стратеги, бага стратеги гэсэн 2 янзын стратеги байдаг. Тэр их стратеги нь одоо батлан хамгаалах стратеги гэж юм байдаг. Тэгэхээр бид нар бол одоохондоо 2012-аас 14 онд энэ одоо батлан хамгаалах стратеги гэдэг бүтээлээр ажилласан. Энэ бүтээлээр ажиллахад одоо миний хамтарч ажилласан одоо хошоо генерал Үржин энэ номыг редакторлаж бас бүтээлсгэд оролцсон дэсэг генерал Дасцүг, доктор профессор Баттулга гэсэн хүмүүсүүд одоо надтай хамтарч ажилласан. Тэгтээ би энэ бүтээлийг тойроход одоохондоо өөрийн гэсэн тодорхой бүлгийг бичсэн ч гэсэн энэ номын одоо бүтэц структур, он дарга зүйн талаар удирдамж өгч энэ бүтээлийг тойруулсан. За бага стратеги гэж ярих юм бол одоохонд зэвсэг түвшний стратеги гэж байгаа. Энэ зэвсэг түвшний стратеги бол энэ бол хөгжлийн стратеги. Зэвсэг түвшний Баялтын цагийн стратеги нь бол нууцын зэрэгэлтэй байдаг. Тэгэхээр энэ стратегиэр миний бичсэн одоохондоо нууцын зэрэгэлтэй бүтээлч бий. Илт одоо байгуулалтын стратегийн ном нь бол одоо энэ байна.
ажил хийсэн хүн ажлынхаа үр дүнг үнэлээд өгнөж байна уу? Үнэлээд өгнөж байна. Би одоо Батлан хамгаалахын сургуулийн одоо энд 40 жил ажиллахтаа бол энэ үндэсний Батлан хамгаалахын сургуулийн хүндэт профессор, хүндэт доктор гэдэг хүнтэй содлыг хүртсэн. Миний эдэмжийн судалгааны ажлын үр дүнг өгнөж Монголын төр засгаас цэргийн шинжилгээ ухааны тэгээд ажилласан үр дүнг шинжилгээ ухааны гавьяа зүтгэлтэн цолгосон. Тэгээд одоо хийж байгаа ажлыг маань хамт олон үнэлж байгаа юм нь бол энэ одоо Эрдэнэ хамт олонтой эзэг байр суурьаар илэрхийлэгдэв юм байна. Эрдэм шинжилгээний ажилтан хүн бахарх зүйл ихтэй байт юм байна. Хийсэн бүтээлээр бахарх аяг байна. Төрүүлсэн Эрдэнэт нараараа бахарх юм биш байна. Заасан гिचээлийнхэн агуулгыг баяжуулсан, өргөжүүлсэн, хүнд ойлгуулсан, хэвэт нийтүүлсэн юмараа бас бахарх гэж байна. Тэгээд өөрийнхөө одоо эдэн мэдлэгийг өөр хүүхэд шавнартаа өвлүүлэн үрдэж байгаагаар бас бахарх гэж юм байна л да. Яг зөвхөн одоо хүний амьдрал бол эрдэнэ бүхэн амьдрал жигд адилхан шүү дээ. Миний номын мөр хөөх боломж бол одоохондоо гэр бүлээс хамаардаг байна. Манай гэр бүлийн хүн одоохондоо ардлыг дааж өөр хөвгтэй өсгөж өмөөжүүлэх тэр ар гэрийн бүх ажлыг намайг чөлөөлөж хоёргүй сэтгэлээр номын мөр өгөхөд дэмжлэг үзүүлсэн. Энэ агуу их одоо тусламж бол энэ бүх бүтээл энэ бүх юм бол миний гэр бүл бидний хамтын бүтээлээ гэж би хэлэх дуртай. Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн Эрдэм студ